Өглөөний мэнд хамтдаа үгийн цагийн төлөө залбирцгаая. Агуу гүшт эзэн бурхан минь таньдаа энэ үгийн цагийн төлөө талархаж энэ цагийг эхнээс нь дуустал нь хамт байж өөрийн үгээ бидэнд өгч алдарших болтугай гэж Есүсийн нэрээр гуйн залбирцгаалаа. Амен. За хамтдаа өнөөдөр сургаалт үгс 5 дугаар бүлгээс суралцъя. За тэгээ би эндээс дуудъя. Ёсус ба завхаарлаас сэрэмжил. Хүмүн мэрэгэн ухааны минь анхаарч ухаан бодролд минь чих тавихдөө. Ингвэс хинмгай чанарыг сахиж мэдлэгийг уруулда нөөцлөнө. Садар эмийн уруулна зүгийн балд туслууж доснооч илүү зөөлөн ярдагч хожим нь тэр шарилж мэт гашуун агаад хоёр талдаа эрдээ элд мэт хурцайжгоо. Тэр эмийн хөл үхэл рүү уруудна. Түүний алхаа нь үхсдийн оронд аваачна. Тэрээр амийн жимийг бодож ис цэгнэнэ. Түүний зам мөрийчээ. Тэр ис мэднэ. Ийм төвгүүд минь намайг сонс. Амнаас минь харах үгнээс бүү зүр. Тэр эмээс явах замаа хол байлга. Гэрийнх нь үүдэрч ойрхон бүү яв. Эс тэгвээс хүндлэл чин бусдыг болж нас жилээ чих харгас нэгэнд алдахвэ. Хүч юуг чинь хөндлөнгийн хүмүүс завшиж зүтгэлээр олсон юм чинь харь хүний гэрд орчихвэ. Эцэст нь бие махбод чинь тэнхэгэн барах цагт чи гасалж сурамжийг ямар их үзэн ядва би Гискелтийг яасан их үл ойшоова зүрх минь багш нарынхаа дуу хоолойг үл сонсож сурагч нараач би чих тавин сонсоогүй. Хохирол сүрлийн ирмэгт одоо тулж иржээ. Хотол төмөн хийгээд чуулган дотор шүүгдэжээ гэж хэлнэ. Өөрийнхөө усан сангаас өөрийнхөө худгаас ундрах усыг ундрах чинь гудамж руу усны чинь урсгал талбайгаар нэг халих ёстой гэж юу. Эдгээр нь гадныхнаас биш ганцхан чинийх л бай. Ундрагч нь өрөөгт холтугай. Залуудаа гэрэлсэн ихнэр дэм баярд инкрийхэн марл гойлонхон согоо адил эхнэрий чинь чамайг ямагт хангалуун байлгаж хайранд чинь үргэлж хөлчүүрх болтугай. Хүмүн чи садар эмтэй самуурч харь эмийн чэжиг тэврэх ёстой гэж юу. Хүмүүний замнал эзний мэлмийн өмнө ил ажихуу. Хамаг жимийг нь тэр дэнслэв. Хилэнц буруутныг баривчилж нүглийнхаа уяанд хүлэгдэн сургамж дуцснаас болж тэр үхтэйг. Мунхагл илүүснээс болж тэр төөрөлдөг. Амен. За тэгээ энэ бүлэг бол маш тодорхой сэдвийг бол хүнддэг. Чөрчил дуруу татдаг эмэгтэйгээс ёс суртахууны уналтаас болгоомжлохыг сануулж байна. Гэхдээ зөвхөн завхаарлын асуудлыг бол хилээ зогсоогүй. Энд мэрэгэн ухаантай амьдрал буюу тэр уруу татлахын зам гэж энэ хоёр замыг харьцуулсан сургаал юм аа. За тэгээ бурхан эцгийн сануулга биднэрт ирж байна. Тэгээ түүнийг бол сонсож ойлгохыг биднэрт өнөөдөр хэлж байна. Мэрэгэн ухааныг минь анхаарч ухаарлалтай бай гэж сургаалт өгс хэлж байна. За энэ гол санаа нь бол мэрэгэн ухааны сонголт захиргааг хүлээхээс бол эхэлдэг. За тэгээ энэ дээр бас бэлгийн ёс суртахууны сорил тэр уруу татлахтай тулгарх үед зөв сонголт хийхийн тулд урьдчилсан ухаарл хэрэгтэй юм аа. За 3-аас 6 дугаар ишлэл тэр уруу татгчийн тухай. Уруу татгч энэ ам тэр зөгийн бас шиг боловч эцэст нь муу зүйлд хүргэдэг
өгүүлсэн. За тэгээ Соломон уруу татгч эмэгтэйн яриаг зүгийн бал тэр 50 тос шиг дүрсэлдэг. Гэхдээ төгсгөл нь бол хор эрдний хурц ир өвхөл там хүртэл аваачнаа гэдгийг бол хэлж байна. За энэ сургаалын гол санаа бол уруу таталт ихэндээ амттай сэтгэл татам харагдагч сэтгэл гэр бүл нэр хүнд ирээдүйд аимшигтай тэр үр дагаврыг бол үлдээдэг гэдгийг бас анхааруулж байна. За тэгээ бусдын эхнэр нөхөр гэр бүлийн хим хэмжээг эвдэх нь өөрөө бол гүн хохирол болдгийг бас энд анхааруулж хэлж байна. За 7-оос 14 дугаар ишлэл тайван зогсоо уруу татгчийн хаалганаас бол хол бай гэдгийг анхааруулж хэлсэн. Тэгээ ёс суртахууны алдагдах тэр нөхцөл байдал руу өөрийгөө ойртуулахгүй байх. За өөрийн нэр төр хүч чадал тэр залуу насыг бусдад алдахаас сэргийлэхийг анхааруулж ойлгуулж байна. Хэрвээ та уруу татлагт орох юм бол хүний өмнө ичвүтэр байдалд орно. За мөн нэр хүнд унана. Нэр хүнд унаа зогсохгүй мөн хөрөнгө чинээ алдагдана. За ингээд зогсохгүйс би мах бод сэтгэлийн өгдөлт бол ирдэг. За Соломон хожим маш харамснаа гэж энд анхааруулж хэлсэн. За 15-аас 20 дугаар ишлэлээр гэр бүлийн тэр ариун харилцаанд үнэнч байх талаар бид нарт өнөөдөр сурч байна. За энэ тэгээ маш тийм сайхан зөвлөлийг бол хэлж байна. Өөрийн удагнаас ус ууж бай гэдг нь өөрийн гэр бүл, өөрийн эхнэрийн тэр хайр халамжаар баясаж амьдарцгаа гэдгийг бид нарт хэлж байна. Тэгээ энэ хүү зөвлөлтөөр бол гэрлэлт гэдэг бол Бурханаас тогтоогдсон тэр ариун харилцаа байдгиймаа. Түүнийг бол гадагш гаргаж асахгүй байх хэрэгтэй. Гэр бүлдээ бүх зүйлээ зориулах хэрэгтэй. За мөн энэ дээр тодорхой хэлсэн зүйл өөр хүнтэй тэр савхаарахгүй байхыг бол онцгой анхааруулж хэлсэн. За тэгэхээр гэр бүл үнэнч байна гэдэг маань аз жаргал, амар амгалан, жинхэнэ баяр баясгалыг тэр гэр бүлд авчирдаг ийм ариун зүйл юм аа гэдгийг өнөөдөр биднэрт ойлгуулж байна. За 21-с 23 дугаар ишлэлд Бурхан бүх зүйлийг харж байдаг тухай хэлж байна. За хүний зам өөрийнх нь өмнө ил байдаг бөгөөд Бурхан бүх алхмыг нь хардаг. За хүн нууц гэж боддог нүгэлж Бурханд бол нууц биш юм аа. За ухаангүй хүн өөрийнхөө тэр хийсэн утсан занганд бол орж байдаг тухай эргээд баригддаг тухай энд бас өгүүлж байна. Тэгээд ёс суртахуунгүй зам төгсгөлдөө үхэл рүү хөтөлдөө гэдгийг хатуу анхааруулж хэлж байна. За өнөөдрийн сургаалт үс 5 дугаар бүлгээ дүгнээд за эндээс 3 тийм гол зарчмыг бол бид нарт ойлгуулж өгч байна. Нэгдүгээр мэрэгэн ухаан бол альва уруу татлагаас бид нарыг бол хамгаалж байдаг юм байна. Хоёрдугаарт бэлгийн зөв ёс суртахуун бол эд баялаг, нэр төр, амьдралыг бол хамгаалдаг гол үндсэн юм байна. За гуравдугаарт гэр бүл ариун хамгаалах ёстой харилцааг бид нарт ойлгуулж өгч. Бидний гэр бүл ариунаас ариун байх ёстой юм аа. Бурханаас өгөгдсөн энэ гэр бүлийг бид нар хариуцлагатайгаар хамгаалж амьдарцгаая гэдгийг ойлгуулж өгч байна. Амен. За тэгээ хамтдаа залбирцгаая. Агуу гүшт эзэн бурхан минь таньда баярлалаа. Та өнөөдөр бас энэ сургаалт ус 5 дугаар
бүлгээр дамжуулан ёс бус зүйлсээс биднийг сэрэмжлүүлж хол амьдрахыг хэлж өгч чад баярлалаа. Тэгээ энэ зүйлс дээр бидний үргэлж хамгаалж хамт байж эзэн бурхан та алдарших болтугай гэж Иесусийн нэрээр гойн залбирцгаалаа. Амен. Эзэн яваарэ.